кино багцаа идэвхжүүлээд найзуудаараа үзэсгэлэнт Чүнчийн хотоор аялаарай. Go Plus кино савлгаа 100-ны урамшуулд оролцож, дурын кино багц идэвхжүүлэх мөн төлбөртэй кино үзээд хамгийн хөгжилтэй мөчүүдэд бүтээх бэлгүүдийн эзэн болоорой. Галзуу кино сувагтан тавтай морил. За бүгдээрээ тавлаг сайхан манайхан хэдүүлээ ойрд амтлагаа хийсэнгүү. Тэгэхээр энэ удаад нэг галзуу киног хэдүүлээ амтлах цаг болжээ гэж. Ямар киног амтлах гээд байна вэ гэхээр 2013 онд гарч байсан Master Son буюу хааны нар. Амтлага гэдгийг мэдэхгүй байгаа хүмүүстэй хэлэхэд байна шүү дээ. Бороо нэг эхний хэдэнгийг сайхан амтлуулад яриад өгнө гэж. Тэгээд та нар маань үргэлжлүүлж үзэх хүсэл төрөөлвөн шүү дээ. Sky Media Go Plus-аас ороод үзнэ л гэсэн үг. Тэгэхээр ойлгомжтой. Энэ галзуу цувралын амтлагааг Sky Media Go Plus-тай хамтран хүргэж байна. Та нар маань Sky Media Go Plus-аас хүссэн кино болон ангид цуврал анимашн үзээд гэр бүлээрээ Universal Park руу аялах. За бас Go Plus-аас үзсэн хэрэглэгчид найзуудаараа Чүнчийн хотын аялалд гарах боломжтой гээл бод. Та нар маань тэгээд сабадараагүй бол сабадараарай. Дардсан бол лайк дарахтал болоо явж жоо юм. За ингээд энэ галзуу цувралыг хэдүүлээ амтлаад үзье. За нэг дуу захилгаантай бороо орсон шүн дөлөөр нэг залуу бүсгүй хогоо асгаж байна. Тэрнийг тэ гүншил гэнэ. Тэгсэн байрны эзэн бол нэг эмэгтэй ирээд тэрнийг 404 тоотын түрээслэгч гарсан учраас очиж цэвэрлэхийг хүслээ. Гэвч тэ гүншил энийг сонссон даруйда царай нь бараачлаа. Гэхдээ энэ 404 тоодод яхаараа хүн тогтдоггүй байна. Шүүгэнд нь сүнс шүглцсэн юм байх та. Ерөөсө тэр шүүгийг нь гаргаа тавьчихаарай. За ингээд тэгүншил айсан байдалтайгаар дээш өгсөж 404 тоод өрөөний үүдэнд очлоо. Хаалгыг нэгэд ортол өрөөний шалаар нь дүүрэн хог хөглөрчээ. Тэгсэн өрөөнд хэн нэгэн зогсож байх шиг санагдсанд тэгүншил сандраад бушуухан гэрлээ хасаалаа. Тэгээд хогуудыг түүтэл гэрэл нь унтарчлаа. Тэгүншил ч өөртөө хараагүй дүрсгэх хэрэгтэй гэж өглөөд хогоо түүтэл хажууханд нэг цагаан хувцастай хаимшигтай царайтай сүнс харагдснаа тэрнийг хөөсөнд тэгүншилж бушуухан зугцаар өрөөндөө орж хаалгаад хөгждөг. Удалгүй хаалга хэсэг чижирхийлж байснаа хөдлөг онгоо боллоо. Айсан тэгүншил тэрнийг явчихсан гэж бодтол харин ч гэрт нь ороод ирдсэн сууж байна. Тэгээд тэр хаимшигтай сүнс гинэд хувраад хөөгшин эмэгний дүрд хувирлаа. Дүр солигдоход тэгүншил нэг цаас атгаад оршуулгын ёслол болж байгаа газрын гадаа зогсож байна. Тэрнийг явхад ямар нэг сүнс дагаад хамт явж байгаа юм шиг харагдана. Тэгээд тэр явсаар гашуудж байгаа хүмүүстээр ирсэн нь өөр дээр нэрсэн хөгшний хүүхдүүд бололтой. Уучлаарай. Эмээ энийг танд өгөөрэй гэсэн. Оршуулганда хэрэглээд үлдснээр нь өрөө төлөөрэй гэсэн. Тэгсэн тэр нь 10 гаруй саяын хадгаламжийн дэвтэр байсанд хүүн баярлана. Бас нэг үг хэлүүлсэ. Дахиж мөрийтэй тоглох юм бол 3 гарыг чинь тасалчихна гэж мэдээрэй. Мөрийтэй тоглохоо боль гэж хэлүүлсэн. Ингээд хүүхдүүд нь 10 сая вона булаа цалдаж хэрэлцсээр үлдсэн бол тэгүншил тэндээс чимээгүйхэн явлаа. Тэгсэн нөгөө эмээгийн сүнсч талархснаа илэрхийлээд ууршаад алга болно. Дүрс солигдоход нэг залуу нэг нас тогтсон эртээ уулзаад байраа зарахыг шаардж байлаа. Харин нөгөө эр нас барсан эхнэрийнхэн сүнс тэр байрыг заруулахгүй байгааг хэлж учирлаж гойно. Миний гольфийн талбайн голд байгаа энэ байшингаа тэгээ зарахгүй бидтэй. Тэгвэл тохиролцъё. Хэрвээ эхнэрийн чинь сүнс энэ байшинд байгаа бол та хоёртой хоёулантай чинь тохиролцъё. Тэгсэн нөгөөр тэрэнд нэг цэцэг харуулад цэцгийг эхнэрийнх нь амьд ахуйтай нандагнан хайрладаг байсан цэцэг гэдгийг хэллээ. Тэгээд байраа зарах гэж байх үед тэр цэцэг гандаж угаад зархаа болохтой зэрэгцээд эргээд сэргсэнийг хэлэхэд нөгөө залууч босоод ирнэ. Гэхдээ энэ цэцгээр дамжуулаад эхнэртэйгээ ярилцаад байгаа юм уу? Тэгвэл би энэ цэцэгтэй чинь тохиролцох ёстой юм байна. Цэцгээ сайн сонсчээ. Нөхөр чинь энэ байшинг зарахгүй гээд байна. Харин би авмаар байна. Тэгэхээр энэ байшинг зарахгүй гэж байгаа бол цамирлгаа гудайлгаж хариу өг. Хэрвээ ямар ч хариу өгөхгүй бол би хайчилч шүү. 3 секундын хугацаа өгье. Ингээд цэцгийг тайрахаар хайчаа бариад тоолж байснаа хайжиллаа. Чи чинь солиорч гоё юу? Харин та солиотон биш үү?
Амьд хүмүүс яриа тохирчод байхад заавал үгсэн хүнтэй тохиролцуулах гэдэг юм. Зүгээр үр хөвгүүдийнхээ хүслийг дагаад гарын үсгээ зур. За ингэж мань залууг туслахтайгаа гараад явхад гэрийн эзэн ууртаагаар тэрнийг загнана. Нүдэнд харагдахгүй байлаа гэд хүний сэтгэлийг гутааж дарамжилж болдг юм уу? Ийм байвал чи аянганд нэргүүлнэ шүү. Би нүдэнд харагддаггүй зүйлд угаасаа идэгдэггүй. Харин би буруу зүйл хийсэн бол аянган цохиулахтай бэлэн байна. Аянга намайг нэргсэнгүү. Харин та байшингаа зарж чадлаа. Баяр хүргэе. Хэрвээ сүнсгэж үнэхэр байдаг бол чамайг хамгийн дөрөнд авч явах байлгүй. Мань залуу Kingdom Group-ийн ерөнхийлөгч Жунвон гинэ. За ингээд тэр туслахтайгаа давхиж явах замдаа зарим нэг гэрээгээ харж суутал гинт үсгнүүд нь хөдөлж урд хоноо ороод байх шиг санагдана. Тэгсэн явж байгаа замынхын хажууд цагаан цовтой тэ гүншил зогсож байгаа харагдлаа. Тэгээд тэ гүншил гараа өргөсөн ч зогсолгүй хажуугаар нь зөрчгөнө. Зүрсэн даруйд жолоочийнхын нүдэнд хурц гэрэл үзэгдсэнд жолооч нь сандраад тоормцлоод зогслоо. Тэгсэн өөрийг нь авахар зогслоо гэж бодсон тэ гүншилж машинд орж ирээ суучгана. Тэгэхээр нөгөө хоёрч бандсандаа аваад цаашаа явлаа. Тэ гүншил дайгдаад Сөүл орохыг хүсч байсан ч Жунвон тэрнийг хамгийн ихний зогсоол дээр буулгахыг жолоочтой тушаана. Тэгсэн сонирхолтой нь тэ гүншил Жувоны гарт санамсаргүй хүртэл гинэд тог цохих шиг болсон бол Жувон энийг анзаарахгүй л. Тэгээд хэсэг явсны эцэст тэ гүншилээс төвөгшөөсөн Жунвон тэрнийг нэг уулзвар дээр буулгахаар шийдлээ. Гэтэл гинэд зам дээр аимшигтай царайтай сүнс зогсож байсанд тэ гүншил хайж нүдээ дараад хашгирсанд жолооч сандарсандаа машина зогсоолоо. Хөөе, бүсгүй яасан бэ? Тэ гүншилийг нүдээ нэхэд нөгөө сүнс машинд нь орж ирээд суучихсан байсанд айсан мань хүн Жунвонд наалцсанд тэрч хурсан даруйд нь нөгөө сүнс харагдахгүй алга боллоо. За тэгээд цааш яваад нэг газар түрхэн саадсанд тэ гүншил тэр хоёроос түр холдлоо. Энзуур Жунвон тэрнийг машинаас нь буухгүй тулд жүжиглэж байна гэж бодж байгаагаа жолоочтой хэлсэн бол жолооч нь харин тэрний үйлдэлд үнэмшжээ. Тэгээд Жунвоныг яваад очтол тэ гүншил ганцаараа нэг газар суучихсан урдаа нэг аяг тавиад сөөжүү аягалчихсан ганцаараа яриад сууж байсанд мань нөхөр шок. Гэтэл тэр сүнс нь согтуу явж байгаад осолд орж нас барсан хүний сүнс байж таарч. Тэгээд тэ гүншилийг архивж өгөхийг гуйсан тэр байжээ. Тэгсэн Жунвон захирал өөрийг нь хараа зогсож байгааг тэ гүншил анзаарч сандарсандаа хойноос нь гүйтэл нөгөө сүнсч даглаа. Хажирхалтай нь тэ гүншил Жунвон захиралд санамсаргүй хүрэхтэй зэрэгцээд нөгөө сүнсч харагдахаа болчихно. Хоёр зүйлд үнэхээр дургүй шүү. Эхнийх нь миний мөнгөнд хүрэх. Хоёр дахь нь миний биед гар хүрэх. Миний мөнгөнд шунсан цэцгийг хүртэл тайрч байсан удаатай шүү. Тэгвэл миний бие зөвшөөрлгүй хүрсэн гарыг би яах ёстой? Төвөг утсан дуучлаарай. Би санамсаргүй нэг ах дагаа тухаар нь хайсандаа хүрчлээ. Тэгсэн гинт алга болчихсон. Сүнс эмээгийн үгэнд ороод машинд чинь суусан минь сайн болж. Тэгээгүүл тэр ахтад хараад салж чадахгүй зовх гэж. Чи ер нь тэр сүнс эмээ сүнс ахтайгаа хамт ганц шил юм хувааж угаад үлдүүл яасан. Надаас салахгүй зуралддаг хүнээс салах нэг сайн арга мэднэ. Чи гараа тавиад хүлээж. Сайн хараарай. Тэгээд Жунвон тэрнийг үлдээгээд машиндаа суугаад яваад өглөө. Учир нь Жунвон тэрнийг толгойдоо юмтай хүн байна гэж бодсон байжээ. Тэгээд цаашаа явж байтал тэ гүншилийн үлдээсэн цовны доор өмнө нь тайрсан цагаан сарнаа байсанд Жунвон гайхлаа. Тэгээд нэг их бодлогын нөгөө цэцгийг цанхороо шидчихнэ. Дүрс солигдоход нэг хүн усан борооноор модны доор газар ухаж байна. Алга. Ягд байхгүй байгаа юм болоо? Хаана байгаа юм болоо? Тэгсэн тэрнийг нэг сүнс харж угаад дээрээс нь дараад авах шиг боллоо. Маргааш нь Жунвон машиндаа явахдаа алдартай хосын хурмын талаарх мэдээг үзэж байна. Хосын эмэгтэй нь Kingdom Group-ийн харьяа загвар өмсөгч учраас хурмаа Kingdom цогцлборт хийн гэсэн цуу яриа таарсан байлаа. Харин байгууллагыг нь хангалттай рекламдахгүй байна гэж бодсон Жунвон сэтгэл дундуур байдаг. Үүнээс гадна хурмаа хийх гэж байсан хосын эрэгтэнх нь өөр нэг эмэгтэйтэй хурмаа хийж байгаа зургийг нэр нь үл мэдэгдэх хүн илгээсэн учраас энэ хурим хил ам дагуулж магадгүй гэж нөхөр болгоомжлно. Гэхдээ тэр зурган дээрх эмэгтэйнх нь нүрийг цоолсон байсан учраас хэн болох нь мэдэгдэхгүй байлаа. Зарим нөгөө талд хурмаа хийх гэж байгаа загвар өмсөгч Тэ Ирён хурмын зочноор хэнийг урихаа сонгож байна. Тэгээд ахлах сургуульд хамт сурдаг байсан Тэ гүншилийг урихаар сонгоно. Нөгөө талд Тэ гүншил байрныхаа хоёр хүүхэдтэй өглөөний цай ууж байна. Тэгээд тэдэнд осолд орсноос хойш сүнс хардаг болсноо ярьж өглөө.
Тэр ослоос хойш Тэ Гүншилийн амьдрал ормонгороо өөрчлөгдөж тэр жирийн хүн шиг ажил хийх гэж хичээсэнд хаал явна аимшигтай царайтай сүнснүүд харагдаж цочоогоод байсан учраас ажил хийх аргагүй болсон нь тэр байлаа. Бас нэг залуутай үерхдэг байсан ч бас л нөгөө сүнснүүдээс болоод салсан байж тэр хаа явсан газар нь аимшигтай сүнснүүд тааралдах болсон учраас сэтгэл санааны хямралд орж хүнд байдалд орсон нь тэр байж. Та хэрвээ ядраад байгаа бол найз залуутай болоо. Тэгвэл та ядрахаа болж шít. Манай ээж тэгж хэлсэн. Нэрээ тэр залуу надтай найзлах болов. Харин нөгөө талд Жунвон захирал хурмаа хийх гэж байгаа залуутай уулзаж нөгөө зургийг ямар учиртайг асууж байна. Тэгээд тэрнийг алдартай болохоос өмнө тэр бүсгүүтэй үерхэж байсан болохыг олж мэдлээ. Тиймээс хурмын үеэр хамгаалалтыг нэмэгдүүлэхээр тохирцоодог. Энэ үеэр Тэ Гүншил Kingdom Group-ийн байранд ирчихсэн нууцаар яриаг нь сонсож байлаа. Тэгсэн тэнд нэг сүнс харагдсанд цочсон Тэ Гүншил дуу алдаж тэндээс бушуухан зогтлаа. Гэсэн ч нөгөө сүнс эмэгтэй Тэ Гүншилийг хоргож хөл бөмбөгчин залууд модны доор нуулсан зүйлийн талаар хэлж өгөхийг хүсдэг. Тэгээд аргагүй байдалд орсон Тэ Гүншил лифтэнд цуг суух санаатай гүгэд очтол Жунван үстэд бариад авлаа. Тэгээд урд шөнө таарсан эмэгтэй болохыг мэдээд гайхна. Энэ үеэр хамгаалагч нар нь гүйлдээд ирсэнд Жунван тэрнийг хөөж гаргахыг тушаадаг. Захирлаа. Та ингэж болохгүй шүү дээ. Бороотой шин уулзнаа мартцсан юм уу? Тэр шин юм яриад гоё л байсан шүү дээ. Таныг бид хүрлээгээд та дургуйцад байсан шүү дээ. Бас би машин чинь хувцас орхиод явчихсан байна лээ. За энийг сонссон захирал хэлэх үггүй боллоо. Тэгээд тусдаа уулзаад ямар хэрэгээр ирснийг нь асуухад Тэ Гүншил өөртөө нь уулзах гэж ирсэн ч нэг сүнсний гуйлтаар хурмаа хийх гэж байгаа хөл бөмбөгчсөн залуутай уулзах хэрэгтэй гэдгээ хэлдэг. Чи ч та нойтон хамуушгүй юм аа. Эсвэл гэртээ байх ёстой мөртлөө оргож зүгтаадаг өвчтөй хүн юм уу? Нойтон хамуушиг хүн бол цагдаа дуудъя. Өвчтөй хүн бол түргэн дуудъя. Аль машинаар явмаар байна? Эсвэл чамайг илүү бүдүүлэг аргаар эндээс явуулах юм уу? Нойтон хамуушиг салахгүй дагаад байдаг хүмүүс ямар хэцүү гэдгийг би мэднэ. Ганц таарчхад салахгүй шалаад надтай ямар ч хамаагүй зүйлийг гуугаад байдгийг. За би явъя та. Тэгээд явсанд Жунван гайхаад хоцорлоо. Оройн нөхөр ком дээр юм бичих гэсэн ч үсгнүүд нь ийш тийшээ хөдөлж харагдаад бичиж чадахгүй нүд нь ирээлжилсэнд сандарна. Маргааш нэг залуу Тэ Гүншилийн ажилдаг буудлын 404 тоо дөрөг нэг сараар түрээсэлж байгаа харагдана. Тэгээд тэрнийг дээвэр дээр гарч иртэл мань хүн тэнд нь унтаж байж таарлаа. Тэгээд тэд танилцсанд залуу Тэ Гүншилд таалагдлаа. Тэгсэн тэр залууг явсан даруйд нөгөө цагаан хувцастай эмэгтэй сүнс ирээд хөл бөмбөгчин залуутай уулзаад өгөхийг гуйсанд Тэ Гүншил аргагүй байдалд орж зөвшөөрнө. Энэ үеэр хөл бөмбөгчин залуу сүйд бүсгүүтэйгээ хурмын зураг авахулж байна. Хурмаа хийсний дараа мань залуу Европт очоод тоглохыг хүсэж байсан бол алдартай загвар өмсөгч сүйд бүсгүй нь тэрнийг карьераа хойш тавьж Солонгост хамт байхыг шаардна. Тэгсэн нөгөө сүнс хажууд нь ирсэн ч тэр хоёр хоёулаа энийг анзаарахгүй байлаа. Хөл бөмбөгчинг менежертэйгээ уулзахад менежер нь ч бас тэрнийг Европ руу явж эрсдэл гаргахгүй байхыг хүснэ. Тэгээд өөр нэг нүрийг нь цоолсон зураг ирсэн гэдгийг хэлсэнд хөл бөмбөгчин өмнө нь болсон нэг түүхийг сандаг. Хуучин найз бүсгүй нэг модны дор төмөр хайрцагтай зүйлийг болж байжээ. Энд юу байгаа юм? Хэрвээ чи ирээдүйд намайг хаях юм бол би энэ хайрцагтай зүйлсийг чиний эсрэг ашиглана. Би хаалаа гэж чамайг хаях вдэ. Түлхүүрийг нь чи хадгал. Хөл бөмбөгчин энэ түүхээ менежертэй ярьсанд менежер нь тэрэнд туслах болно гэж амладаг. Жунван захирлын жолоочийг машин дээрээ иртэл Тэ Гүншил тэнд нь нуугдаад хүлээж байлаа. Тэгээд тэрэнд нэг загтал өгч хөл бөмбөгчин хисонд заавал дамжуулаад өгөхийг гуйсанд жолооч арга буюу зөвшөөрдөг. За ингээд тэр өдөр Тэ Гүншилийг нэг модон доор суугаад хүлээж итэл тэнд нь хөл бөмбөгчин хисон биш Жунван ирлээ. Учир нь жолооч нь загтлыг хөл бөмбөгчин хисонд биш харин Жунван захиралд өгч гисэн байж. Хөл бөмбөгчин хисоныг сүрдүүлээд байгаа хүнийг барихыг хүсч байсан Жунван захиралж ирээд хөл бөмбөгчний хуучин найз бүсгүй Мигёныг асууж хаана байгааг нь Тэ Гүншилаас шалгаасанд тэр ч нас барсныг нь хэлнэ. Тэгвэл чи сүрдүүлээд байгаа юм уу? Гүй, би зүгээр үгийг нь л дамжуулж байна. Тэгээд зурагтай загтлыг дамжуулаад өгөхийг хүссэн ч Жунван харин тэрнийг нь нүдэн дээр нь урьдчилаа. Үгсэн бол дуусаа. Амьд хүнийг дарамтлах хэрэггүй. Гээд явсанд Тэ Гүншил урамгүйгээр буцаад явна. Тэгээд гудамд явж итэл нөгөө нас барсан эмээхийн хүү мөрийтэй тоглохоор тоглоомын газар руу орж угаатаа таарч байна.
Тэгэд нөхрийг болиулах гэсэн ч цаадах нь ууралж загнаад тоолгүй орлоо. Иннээс болоод мань хүн сэтгэлээр унана. Тэгэд сүнснүүдийг тоохгүй байхаар шийдсэн ч нөгөө эмэгтэй сүнс хоргоогоо салахгүй байсанд өөрийг нь 50 орхихыг гуйгаад тэндээс зогтдог. Тэрээр Жунван захирал хөлбөмбөгчин Хисон бас менежертэй хамт хоол идэж байлаа. Тэгээд тэрнийг сүрдүүлээд байгаа хүн нь хуучин найз бүс хүү Мигён эсхийг лавлахад менежер нь мөн гэж зүтгэхээр барахгүй. Тэрний ажлынх нь ойролцоо эргэлдээд байгааг нь харсан гэж зүтгэлээ. Эндээс нэгийг сэжиглсэн мань захирал хөлбөмбөгчнийг тайвшруулад энэ хэргийг гайгүй зохицуулж чадна гэж амлаад босоод явна. Харин нөгөө талд гүншилтэй нэг байранд амьдрахаар ирсэн нөгөө залуу нэг хүнтэй утсаар ярьж Жунван захирлын Kingdom Group-ийн хамгаалтын албанд ажилд орсноо хэлж үргэлжлүүлээд ажиллах болно гэдгээ амлаж байгаа харагдана. Орой гүншилийг гэртээ иртэл хаалганд нь хурмын урилга хавчуулаастай байлаа. Тэр нь ахлах ангид хамт сурчулсан Ирионоос ирүүлсэн байлаа. Ирион бол хөлбөмбөгч нөгөө Хисонтой гэрлэх гэж байгаа загвар өмсөгч шүү дээ. За ингээд гүншил хөлбөмбөгчин Хисонтой уулзахын тулд хуримд нь очихоор шийднэ. Хурмын өдөр болоход Жунван захирал тэр өдрийг хурмын өдөр биш байгууллагынх нь сурчлагын өдөр гэж харж бүхнийг зохион байгуулахыг бусдад тушаалаа. Солонгосын алдартай хос хурмаа хийж байгаа учраас Солонгос даяараа тэднийг анзаарч байгаа нь сурчлагын том боломж гэж тэр харна. Хосуудч тус тусынхаа өрөөнд хувцсоомсод ёслолын цагаа хүлээцгэнэ. Энэ үеэр гүншилч Мигёны үлдээсэн төмөр хайрцгийг аваад ирлээ. Энийг анзаарсан Жунван хамгаалтынхандаа тэрнийг чимээ шуугангуу гаргаад явуулахыг тушаалаа. Гэвч тэрний нэр өргөцсөн зочдын дунд байсан учраас хамгаалагчид аргагүй ирхэн тэрнийг додогш нэвтрүүлцгэнэ. Тэгээд гүншил явсаар хөлбөмбөгчин Хисон дээр яваад очино. Барьсан төмөр хайрцгийг нь таньсан Хисон тэрнийг өөрийг нь сүрдүүлж байсан хүн гэж бодно. Мигён хаан вэ? Тэр хамт ирсэн биз дээ. Ийм юмар намайг сүрдүүлээд мөнгө аваад иргэсэн үү? Тэгэ тэр мөнгийг ч нүгий. Гол нь Мигён хаан вэ? Хаан вэ гэж шүү. Тэгээд тэр хайрцгийг шидсэн дотроос нь Хисоны өмсчүүлсэн хуучин шипи гараад ирлээ. Мигён нас урсан. Чамайг хаяад явах үед маш хүнд өвдсөн байсан гэсэн. Тэгээд тэр өвчнийхээ улмаас нас урсан. Харин чи буруугаар ойлгоод байгаа болохоор Мигёны сэтгэлийн үгийг дамжуулахар ирсэн юм а. Нөгөө талд Ирион Хисоныг хүлээгээд байж ядаж байна. Гэвч Хисон машина унаад яваад өгснийг сонсоод бүгд сандарлаа. Нөгөө сүрдүүлэгч эмэгтэйгээс болоод зүгтсэн юм болов. Тэгэх боломжгүй. Тэр хүн нас урчихсан болохоор биш ээ. Нөгөө чамайг сүрдүүлээд байгааг би айлрт мэдсэн шүү. Хэрвээ чамаас болж энэ хурим бүтлгүйтэл харин сүрдүүлэг гэж юу гэдгийг чамд мэдрүүлнэ шүү. За байж гараа манайхан борон та нартай зунтай кинотой холбоотой нэг гоё юм хэлээд. Зуны үйлрэл ирж хамгийн сайхан дурсамжуудаа бүтээх цаг болж Sky Media болон Go Plus-аас хэрэглэгчдэд зориулсан кино савлгаа зуны урамшууллан зарласан байна. Урамшуулалт хүссэн кино олон ангид цуврал анимашн Sky Media-гаас үзээд гэр бүлээрээ Universal Park руу аялах. За бас Go Plus-аас үзсэн хэрэглэгчид найзуудаараа чунчин хотын аялалд гарах боломжтой байна. Урамшуулалд оролцохдоо Sky Media хэрэглэгчид бүх кино багц, хот сервис болон бусад төрлийн кино багцаас сонгож эдэвхжүүлээд урамшууллын эрэхтэй болох ба. Төлбөртэй кино үзэх бүрдээ эрхээ нэмэгдүүлж олон бэлгийн эзэн болоорой гэж. Харин Go Plus хэрэглэгчид бол Basic Plus багцуулаад бусад төрлийн багцуудаас сонгож эдэвхжүүлэх. За бас төлбөртэй кино олныг үзэж өөрийн кино жагсаалтаа дүүргээрэй. Sky Media-гийн бэлгүүд гэвэл Отог майхан аяллаа сайт, Tigray Gobi Resort, гэр бүлээр аялах аяллаа эрх. Тэгээд Бээжин хотын Universal Studio руу гэр бүлээрээ аялах. Харин Go Plus-ийн бэлгүүд Playtime Festival 3 хос тасалбар, MacBook Neo, чунчин хотын аялалд найзуудаараа аялах. Кино савлгаа зуны урамшуулал. За, тайлбараа үргэлжлүүлцгээе. Энэ үеэр гүншил нөгөө модон дор Мигёны сүнстэй Хисоныг хүлээгээд сууж байна. Мигён хүнд өвчин тулснаа мэдээд Хисоныг зовохгүй тулд хормынхаа өдөр тэрнийг хаяад явж байж. За удалгүй Хисон ирлээ. Тэр Мигёны үлдээсэн хуучин шипийг өмссөн байлаа. Шипийг анх Мигён бэлгэлж байж. Ингээд Хисон тэнд ирээд олонний танил болоогүй байхдаа Мигёнтой хурмаа хийж байснаа дурсдаг. Мигёна санж байна. Их санж байна. Хисон мод түшээ зогсож байхдаа Мигёныг араас нь хүрхийг мэдэрлээ. Чамайг орхисон нь Мигёны чиний төлөө хийж чадах сүүлийн бэлэг байсан.
Тэгээд тэрнийг эрэхэд энэ бүхнийг хараад нүд нь орой дээрээ гарахшаасан Жунвон захирал хойхон талд нь зогсож байлаа. Дараа нь хийсэн хорин болох гэж байсан газартаа ирээд өөрийг нь амдаж ирсэн менежерээ шууд цохиод унгаасанд бүгдээрээ шок. Тэгээд Ирантай уулзаж хормой цуцлахаар шийдснээ хэлнэ. Тэгээд Жунвон захирлаас уучлал гуйсанд мань захирал тэрнийг том алдаа гаргалаа гэдгийг санууллаа. Нас орсон хүнээс болж амьд хүмүүсийн амьдралыг хохирох юм хийх юм да. Чиний нас явж байгаагаас гадна бэртэл гэмтэлтэй учраас Европт сайн тоглож чадахгүй. Чи энэ сонголтонд харамсах нь гарцаагүй. Өөд болсон ихнэр чинь чамд урам зориг өгсөн байж болох ч ур чадварыг өгөхгүй гэдгийг санаарай. Нэрээ тэг үншил нэг юм хэлүүлсэн. Нас орсон хүн хүчгүй боловч сэтгэл нь үлддэг. Тийм хүн чиний дэргэд ч бас байдаг гэсэн. Нас орсон боловч мартаж чаддгүй хүн чамд байдаг юм шүү. Арон Живан гүншилтэй уулзахаар гэрт нь ирсэнд гүншил байрныхаа дээвэр дээр зүрмөглээд сууж байна. Тэгээд олон жилийн өмнө найз охин хээж хүн осолд ороод нас барсан тэр өдрийг дурсаж санана. Тэг гүншил миний хажууд хэн байгаа гэсэн бэ? Миний хажууд юу харагдсан? Хэлээдхтэй. Хажууд хэн байгаа юм бэ? Нойр хүрээд байна. Чиний хажууд унтмаар байна. Тэгээд гүншил түшээд унтаад өгсөнд Живан хэлэх үггүй гацлаа. Тэгэд мань хүн сэрэх гэж оролдсноо ууранда унтлан түлхчихнэ. Чи миний өнгөрсөн амьдралын талаар юу мэддэм бэ? Чи хээж үг танд юм уу? Тэр эмэгтэйг хээж үг гэдэг юм уу? Би тэр эмэгтэйг харсан. Гэхдээ нойрноос сэрэг байх юм. Тэр чинь нас орсон мэдтэй. Би саяхан хажууд чинь байхыг харсан. Би нас орсон хүмүүсийг харддаг. 15 жилийн өмнө Живоныг найз охин хээжүүтэй хамт барьцаалж мөнгө нэгсэн байж. Харамсалтай нь тэднийг барьцаалагчийн гараас аврах үед осол гараад хээжүү машинтайгаа дэлбэрч нас орсон байж. Тэгэд гүншил сүнснүүд өөрөөс нь юм гуйх гэд байнга хоргоодог учраас унтаж чаддаггүй гэдгээ хэлнэ. Харин чамд хүрэхээр бүх сүнс алга болчихдог. Тийм болохоор чамтай байвал би жирийн хүн шиг амьдарч чадах байхаа. Чи ингэд яг хин юм бэ? Чиний дэргэд баймаар байна. Би харагдахгүй, сонсогдохгүй зүйлээс айдгүй. Харин харагдаж сонсогдож байгаа чамаас айж байна. Хэрвээ намайг хуурах гэж оролцоор байх юм бол чамд жинхэнэ айдсыг мэдрүүлнэ шүү. Миний мөнгө царайнд биш, харин сүнс хөөдөг болохоор хамт баймаар байна гинү. Үнэхээр шинэлэг шалтгаан байх чинь. Гойж штэ, надад үнэхээр аимшигтай байна. Чи намайг найрах гэдэг бол ядаж над үсээ угаагаад боочож тэгээ дараа нь сүнснүүдтэйгээ нийлээд намайг найрах гэж оролцзаа юу. Тэгвэл оролдоод үзье л дээ. Ингэхэд байна. Намайг нар гэж дууддаг байсан юм шүү. Нараа? Тэгвэл би дахиж өглөөний нарыг хармааргүй. Тэгээ Жунван тэндээс явлаа. Тэрнийг явахыг гүншилийн байрны залуу анзаарна. Арон Жунваныг гэртээ байж тэл хөшигний уян тайлагдаж хөшиг хаагдахыг тэр анзаарлаа. Тэгээ дотроо жинхнээсээ сүнс байдаг бол ганц чулуу удаа харах юмсан гэж бодно. Дүр солигдоход хідэн охтууд ангийнхаа гэрлийг унтраачихсан нас барсан өнсөөл гэх охины сүнсийг доодж байна. Бодлогоо тэдэнд таагүй мэдрэмж төрж өнсөөлийн сүнс ирсэн юм шиг санагдана. Тэгээд тэд нар өнсөөлийн сүнснээс аминд нь хэн хүрснийг асуусан ч ямар нэг зүйл болохоос өмнө багш нь орж ирээд тэднийг зогсоолоо. Бодлогоо тэнд сууж байсан охтуудын утсанд нь нэг зураг ирсэнд зургийн ард ямар нэг сүнс шиг зүйл байгаа харагдсанд бүгдээрээ айцгаана. Тэгээд тэр зураг нэтээр тарж сүнсний зураг гэж алдаршна. Хачирхалтай нь зурган дээрх усан ориглуур нь Kingdom Plaza-гийн усан ориглуур байлаа. За тэгсэн Жунван уурлаад эвлүүлэг гэж бодож байгаагаа хэлнэ. Эсрэг талд манайхаас том худалдааны төв нүдэн дээр сүндэрлж байгаа нь сүнснээс илүү аюултай байна. 2 сарын дараа ашиглалтанд орохоос өмнө бид нар яаралтай илүү их үйлчлүүлэгч татах хэрэгтэй байна. Энэ үеэр Kingdom Plaza дотор явж байсан гүншил Kingdom Plaza-гийн доор ажилдаг кофе шопод ирээд тэнд ажилдаг эгчтэйгээ уулзнаа. Тэгээд Kingdom Plaza-д ажилд орох гэж байгаагаа хэлсэнд эгч нь сандарч байна. Харин тэр сүнсний зургаас болоод тэр сүнсийг Жунван захирлын нас барсан найз охины сүнс гэсэн цуу яриа тархжээ. Тэгсэн Жунван захирал цуу ярианы талаар сонсоод бөөрч уурлаа. Дээрэс нь нэлээд үнэтэй хэлгсэн усан ориглуур нь сүнсний усан ориглуур хочтой болсонд нэлээд дурамчхан байна. Тэгэд усан ориглуураа тойроод явж итэл тэнд нь шалгуугаа зогсож байгаа гүншилтэд таарад цочноо. Яа, үнэхээр айц төрүүлэм тууштай юм аа. Тэгэд гүншил цэвэрлэгчээр ажилд орсноо хэлсэнд Жунван дургуйцлээ. Чи нэрээ сүнснээс болоод намайг дагаад байгаа байлоо. Тэгвэл энд нэг сүнс байгаа гэсэн чи харж гин үү? Энд үү? Харагдахгүй л байна да. Сүнс байсан бол би танд хүрэх байсан. Нэрээ алах уу?
Ямар үнэтэй хийлгсэн бэлээ дээ. Ашгүй дээ. Өөрийнх нь үгэнд Жунван итгэсэнд Гүншил баярллаа. Гэвч үүнд нь Жунван уурлаад яваад өгнө. Тэгсэн дэд захирал нь ирээд нөгөө зурагтай холбоотой нэвтрүүлэг гарч эхэлснийг хэлсэнд Жунван сандарлаа. Зурагтай асуудал нэрэл тэр зургаар нь хийсэн нэвтрүүлэг гарч байна. Гол нь сэтгүүлч тэр сүнсийг 15 жилийн өмнө нас барсан хээж үгийн сүнс байх магадлалтай гэсэн Жунван их дургуутснаа. Бас худалдааны төвийн ажилчдаас хэн нэг нь Жунван захирлын хууч найз охины сүнс худалдааны төвд хорогдоод хаа сайгүй тэнүүчилдэг гэж бүх ажилчид ярьдаг гэж ярьсан нь орон даяар цацагдаадгана. Эннээс гадна тухайн үеийн хүн барьцаалсан хэргийг мөрдөж байсан мөрдөгчөөс хүртэл яриа авжээ. Энэ хэргийн хон хэлцэх хугацаа удахгүй дуусна. Хэрэг илэрхгүй хон хэлэлцэх хугацаа дуусвал амиа алдсан хөөрхий охиндож гомдолтой байх нь аргагүй штэ. Зурган дээр хэмэгтэй хий юм болоо. Захирлын найз охины сүнс үү? Эсвэл хэн нэгний хийсэн эвлүүлэг юм болов? Нэвтрүүлгийг үзсэн Жунван уурлаад тэндээс гараад явж итэл Гүншил таарч хээж үгийн сүнс зурган дээр байгаа сүнс биш гэдгийг хэлсэнд уралсан Жунван тэрнийг дууга татаад холдог гэлээ. Энэ үеэр тэр зургийг ахуулсан 3 охин үзсэн нэвтрүүлгийнхээ талаар ярилцж байгаад Kingdom худалдааны төв рүү очихоор шийдэцгэн. Жунван ч уралсандаа мөрдөгчдөр очиод энэ хэргийн талаар шаардлагагүй нэвтрүүлэгт оролцсонд дургуцлаа. Хариуд нь мөрдөгч хэргийн хон хэлцэх хугацаа дуусах төхөж байгаа учраас сөхөж ярихад буруудах зүйл байхгүй гэж бодож байгаагаа хэлнэ. Хэрвээ та тэр хэргийг үнэхээр шийдэх гэж улаарад байгаа юм бол тэр үед алдсан мөнгийг ч бас олж өгөөрэй. Тэр өдөр Гүншил өдрийн хоолоо идэж угаад тэр сүнсийг олж энэ асуудлыг шийдвэл Жунван захиралд тусалж чадах юм байна гэж бодлоо. Тэгээд орой болсон хойно Kingdom худалдааны төв рүү яваад очно. Тэнд ямар нэг сүнс байгаа эсхийг хайж бүх харанхуй өрөө болон тухайнуудыг шалгана. Ингэж явахдаа Гүншил янз бүрийн сүнснүүдтэй таарсан ч аль нь ч хайсан сүнс нь биш байна. Тэгээд дарга барсан тэр нөгөө зурга сүнснүүдэд харуулад ийм сүнс харсан уу гэж асуусан ч нэмэр болсонгүй. Тэгээд арга бараад нэг манекен дэрлээд унтчээтэл нэг хүн татаад сэрээд юм байна. Тэгсэн тэр нь Гүншилийн байрны 404 тоотын залуу байлаа. Гүншилч өөрийгөө тэнд цэвэрлэгээний ажил хийдгээ хэлээд гэсэн юм хайж байгаа гэсэнд цаадах нь хамт хайлцгаар болдог. Энэ үеэр нөгөө 3 охин усан ориглуурын урдхан ирж байна. Юу хайж байгаа юм? Чи харж чадахгүй л дээ. Би уг нь хараа сайтай штт. Намайг Кану гэдэг. Айж байвал сугадаад явж болно шүү. Зарим нөгөө талд нөгөө 3 охин усан ориглуурын урд ирээд унсоолыг тэнд байгаа эсхийг асуугаад зогсож байлаа. Кану Гүншил хоёр тэднийг хараад гайхнаа. Тэр дөрөв энд юу хийж байгаа юм бол? 4 биш 3 байгаа зү. Ингээд Кану тэднийг юу хийж байгааг асуусанд нөгөө 3-ч тэндээс явлаа. Тэгэхээр нь Кану хойноос нь явсан бол Гүншил ганцаараа үлдсэн унсоолын сүнстэй ярилцаад үлддэг. Тэгээд Гүншил нөгөө 3-ыг гүйцэж очоод зургийг нь харуулнаа. Энэ та нар үсттэй. Энэ үеэр Жунван захирал 15 жилийн өмнө хэрэг гарсан тэр газарт ирээд үзэж байна. Та энд байхдаа тэр хэрэгтнүүдийн царайг үнэхээр хараагүй гэж юу? За тэгээд мань захирал тэр үед болсон явдлыг санана. Хараагүй. Харсан бол таач бас хээж үшиг амиа алдах байсан байх. Маргааш нь Гүншил машины зогсоол дээр отож угаад Жунван захирлын машины замыг хаагаад зогсоолоо. Би мэдэж чадсан. Зурган дээрх сүнсийг хэн гэдгийг би мэдэж чадсан. Тэр чинь тэгээд хэн? Хэн гэдгийг хэлвэл энд цэвэрлэгээ хийхийг зөвшөөрөх юм уу? Худлаа хэлэх юм бол чи шоронгийн шалыг цэвэрлэнэ гэж мэдэрээ. Тэгээд Гүншил тэрнийг дагуулад өнсөл охины сурч байсан сургуульд очиж нөгөө 3 охиныг багштай нь уулзуулдаг. Тэр 3 охин зургийг өнсөл явуулсан гэж мэдж байсан бол Жунван захирал тэднийг зураг эвлүүлсэн гэж бодно. Та нар тэр охиныг амьд байхад нь дээрлэгдэг байж байгаад нас барсан хойнонд хүртэл ингэж зовох гэж байгаа юм уу? Үгүй, бид өнсөлийг зовоож байгаагүй. Харин тэр л биднийг их зовоодаг байсан. Унсуул баг зэрэг болох байсан учраас хийсэн зүйл нь тэдний санаанд төдийлөн хүрдэггүй гэж. Хамгийн сүүлд тэд унсуулаас болж шалгалтандаа унсан учраас уурандаа тэрэнгүүгээр тоглох гээд явж байтал унсуул дагаад хүрээд ирж тэгээд тэд тэрнтэй тоглохгүй гэдгийг хэлсэнд унсуулч тэндээс яваад өгчээ. Тэгээд унсуулыг явсны дараа тэр 3 усан ориглуурын өмнө зураг авахулсан байж харамсалтай нь унсуул тэндээс буцаж явах замдаа осолд ороод нас орсон байлаа. Унсуул биднэрт дууралсан болохоор л тийм зураг явуулсан хэрэг. Тэр зургийг явуулна гэдэг чинь утастай хүн л явуулна үсттэй. Сүнс яаж зураг явуулах юм? Бити толгой эргүүлээд. Тэр унсуул биш ээ. Унсуул та нарт дургу болохоор ийм зураг та нар руу явуулаагүй. Харин өөр хүн тэр зургийг явуулсан. Тэгээд Гүншил ангийнх нь өөр нэг охины өмнө очиод
Онцолын утсыг гаргаж өгөхийг шаардсанд нөгөө охин ч аргагүй байдалд ороод гаргаж өглөө. Чи биднийг зовоох гэж ийм зүйл хийсэн юм уу? Чи юу н хин юм бэ? Би Онцолыг амиа алдсан тэр өдөр тэнд байсан. Тэр өдөр Онцол тэр охины өмнөхөн автомат машинаас ундаа ухтаа утсаа орхиод явчихсан байж. Тийм учраас тэр охин Онцолд утсыг нь өгөхөөр хойноос нь явсан байжээ. Гэтэл Онцолыг очиход нөгөө гурав тэрнийг муулаа зогсож байсанд Онцолын урам нь хугарч их гомдсон байна. Энийг харсан нөгөө охин санаан зовоод утсыг нь өгч чадаагүй ээжээ. Гэтэл сэтгэл нь өмөрсөн Онцол тэндээс гарч явж байхдаа зам хөндлөн гарч яваад тэгээд машинд мөргүүлсэн байна л да. Тэрний үхэлд бид нар ямар хамаатай? Машины осолд ороод нас урсан бидтэй. Тэр автобусны мөнгө хэмнэж та гуравт ундаа авч өгөөд явах гэж байгаад та нараас болж амиа алдсан. Тэгсэн та нарын байгаа байдлыг хараад миний дургүй хүрсэн. Онцолыг өнгөрсний дараа та нар юу ч болоогүй юм шиг жаргалтай амьдарч ирсэн. Харин Онцолын сүнс гарч ирснээс хойш та нар айдас давтах болсон. Буруу хэрэг хийсэн учраас тэр үздэй. Задагсан охин ууралсандаа алгадсанд огтуд барьцалдаж аваад зодолцгооно. Тэгэхэр нь гүншил балиулах гэсэн ч Жуван тэрнийг хориглолоо. Тэгэд машиндаа суугаад явах гэсэн ч Онцолыг өрөвдсөн гүншил эргэж ороод найзуудтай нь уулзахар шийддэг. Тэгэд гүншил Онцолын өмнөөс тэднэр рүү мессеж бичсэнд найзууд нь бүгдээрээ чин сэтгэлээсээ Онцолоос суучлал гуйцгаана. Өрдийнх шиг инээгээд зүгээрээ гэж хэлвэл би их баярлана. Ингэж хэлэхдээ зэрэгцээд хажууханд нь байдаг ундааны автомат ажиллаж 3 ундаа гарч ирсэнд тэр 3 Онцолын байнга авч өгдөг ундаанууд байгааг хараад Онцол авч өгч байгааг ойлгоцгооно. Алим, Жүрж, Нимбэг найс нараа зүгээрээ Онцолоо уучлаарай. Намайг үнэхээр уучлаарай. Ингээд найзууд нь тэврэлдээд уйлсанд Онцолын сүнсч баярлалаа. Гүншилийг тэнгэр харж зогсож байгаад гараад алалсанд жолооч авахгүй гайхсан бол Жуван тэрнийг шоолоод тэндээс явхаар хөдөлнө. Тэрнийг хөөхгүй гэж амласнаа биелүүлнэ эцтэй. Мань захирлч хэлсэн үгэндээ хурч гүншилийг Kingdom худалдааны төвд цэвэрлэгчээр ажиллахыг нь зөвшөөрлөө. Сүнстэй усан ориглуур гэдэг цурглаас болоод захирал уралж байгаа байх та. Гүй харин ч баяртай байгаа. Үнэхээр Kingdom худалдааны төвийн усан ориглуур сүнстэй учраас хүсэл биелүүлдэг гэсэн цуу яриа таарсан учраас хүмүүс харин ч ихээр зорж ирэх болсон байж. Орлогол олж ивэл охин тэнгэр байна уу сүнс байна уу хамаагүй. Цурглаа бүр сайн тараа. Мань захирал зураг эвлүүлсэн тэр хэргийг уучлаад өнгөрөхөөр шийдсэн нь энэ байлаа. Арон Жуван Хээжүүгийн талаар бодоод сууж байна. Тэр үед Жуваныг ухаан ороход Хээжүү өөрөө хажууд нэрсэн байж. Хээжүү чи зүгээр үү? Юу болоод байгаа юм бэ? Чи зүгээр үү? Жувана уучлаарай. Чамайг нас барснаас болоод би маш их шаналсан шүү Хээжүү. Тэр өдөр 404 тоо дөрөөнийг хануу хэн нэгэн лөө залгаж Жуван захирлын дэргэд нэг эмэгтэй гарч ирсэн учраас тэрэнд анхаарлаа хандуулах хэрэгтэйг хэллээ. Тэгэд гүншил дээр ирээд хамт гэрте харих санал тавьсанд гүншилийн хамт ажилдаг эгчнэр тэднийг холбож ярьж эхэлцгээв. За энийг сонссон гүншилч эдсэндээ улайлаа. Харин хажуугаар нь явж таарсан Жуван захирал энэ яриаг сонсоод гайхлаа. Эндээс эхлээд Жуван захирал гүншилийг арай өөр нүдээр харж эхэлдэг. Бас юу харагдаж байна? Миний үнэтэй усан ориглуураас юу харагдаж байна? Уучлаарай, тийм их шаналдагч нь мэдсэн бол Хээжүүг харагдсныг хэлэх хэрэггүйж. Магадгүй тэр хүн дэргэд чинь зогсоод амьд үлдсэн нь амьдрах хэрэгтэй. Чиний буруу бишээ гэж хэлхийг хүссэн байх. Чи тэр хардаг юмаа дуудаж чадахгүй. Дуудаж чадвал дуудадахтай хэлэх юм байна. Юу гэж адгийн хүүхэн гэж хэлмээр байна. За энэ галзуу цувралын амталгаа тайлбар маань энд хүрээд дуусч байна. За бурууд нь бол үнэхээр одоо сонирхолтой галзуу цуврал байна гэж бодогдлоо. Тэгээ та нар маань бас одоо буруутайгаа адилхан бодолтой байгаа зогсохгүй одоо үргэлжлүүлж үзмээр байгаа болно шүү дээ манайхан. Sky Media Go Plus руу орол үзээрэй. Тэнд бүх анги нь жирийтэл сайхан байж байгаа гэж. Дээр нь тэгээд Sky Media болон Go Plus-аас хэрэглэгчдэд зориулаад кино савлгаа зуны урамшууллаа зарлалцсан байгаа шүү дээ. Та нар маань Sky Media Go Plus-аас хүссэн кино болон ангид цуврал анимашн үзээд гэр бүлээрээ Universal Park руу аялах. За бас Go Plus-аас үзсэн хэрэглэгчид найзуудаараа Чүнжин хотын аялалд гарах боломжтой гээл бод. Кино багцаа идэвхжүүлээд гэр бүлэрээ Universal Park руу аялаарай. Sky Media кино савлгаа зуны урамшуулалд оролцож
дурын кино багц идэвхжүүлэх, мөн төлбөртэй кино үзээд хамгийн сайхан дурсамжуудыг бүтээх бэлгүүдийн эзэн болоорой. За тэгээд та нар маань саба дараагүй бол саба дараарай. Дардсан бол лайка дарахтал болоо явчихж байгаа юм шүү. Бас галзуу кино Instagram хуудасаа дагаарай. Хэдүүлээ тэгээд дараагийн бас нэг галзуу киноны тайлбараар эргээд уулзцгаая.